байцгаана уу ануу байна. Өнөөдөр та бүхэнтэйгээ хаяадаа л нэг влог хийх юм да. Тэгээд өнөөдөр та бүхэнтэйгээ мейкап бичлэг хийнэ. За хамгийн нэгдүгürt юу танилцуулах вэ гэхээр кошланг байгаа. Тэгээд ер нь эмэгтэй хүн ингээд бодог шунхаа маш гоё ариун цэвэртэй авч явах ёстой гэж би боддог байхгүй юу. Өөрхөн cute кошлангтай байвал одоо амар гоё санагддаг. Ялангуяа би чи ингээд сургууль мургуул дээр аягүй их нүрэ боддог, тайзан дээр гараа нүрэ бодох тохиолдлууд аягүй их байдаг болохоор бодог шунхаа авч явдаг байгаа. Хүнд ч ихсэн амар хөөрхөн. Тэгээд энэ хардаа ануу гэсэн бичгтэй. Миний нэрийг бичсэн. Тоосон. Энэ угаасаа Anu Made гэдэг нэртэй одоо кошланг хийдэг газар байхгүй юу? Гэхдээ энэ реклам биш шүү. Реклам гэж бодчихгүй. Тэгээд надад амар таалагддаг. Тодорхой ийм мөнгөөр би өөрөө захиалж ийсэн. За тэгээд та бүхэндээ будгаа танилцуулангаа хамтаа ховж базъя. За хамгийн нэгдүгээр гэх юм бол хэрэгэлдэг ийм Wake Make гэж Солонгост байхдаа Olivia Young-аас авч ирсэн. Тэгээд ер нь бол одоо октодын үед бол одоо foundation сонголт бол амар чухал байдаг штэ. Foundation ч cushion ч ер нь бол амар чухал байдаг. Тэгээд би өмнө нь YSL-ийн foundation-ыг хэрэгэлдэг байсан зааж та нарт харуулъя. За энэ нь болохоор YSL-ийн тийм жоохон шаргал сортой. Энэ хоёрыг харьцуулах юм бол ийм энэ нь болохоор ийм шаргал сортой, энэ болохоор ийм жоохон ягаан тоонтой. Ер нь иймэрхүү харагддаг ягаан тоонтой. Тэгээд энэ болохоор нэлээ усан бүтэцтэй бол энэ ер нь бол жоохон тийм мат талтай. Тэгээд ийм одоо өмнө нь энийг хэрглэж агаад тэгээд би илүү нэг жоохон өөр өнгөтөг жоохон цайвар өнгөтөг авмаар санагдаад тэгээд энийг авч байсан. Маш одоо ялангуяа Olivia Young Monk жишээлбэл амар их тийм одоо кремнүүдийн сонголтууд амар их байдаг шүү дээ. Cushion авах, foundation дотор ямар нэг авах, matte уу яг л аюу олон сонголтууд байдаг. Тэгээд бараг 12 хоног ингээд энэ тэндээс судалгаа хийж TikTok-оос YouTube-ээс судалгаа хийсний үндсэн дээр амар үнэтэй юм авах гэж байгаа юм шиг тий. Тэгтэл яг уу ийм одоо айгу хашир хүн гэж хаширсан үнийг хэлдэг гэдэг шиг айгу их юмнууд дээр аваад ингээд бүтлгүүддэг учраас ингээд энийг айгу судалгаа хийсний үндсэн дээр энийг авсан. Тэгээд энэ кремний одоо бүх үзүүлэлтүүд нь миний яг хүссэн одоо үзүүлэлтүүд бүгд байсан. Ерөөхдөө хит их усан сууртай биш мат тал руугаа дээрээс нь мат хэрнээ хит мат байхараас амар онцгой байдаг штеп. Тэгэхээр ер нь нэг жоохон усан талдаа мат хоёрын яг голоор нь ч гэсэндээ жоохон мат тал нь нэг 60% тач гэдэг юм уу нэг тиймэрхүү байгаа. Тэгээд хамгийн гол нь өнгө нь би ийм ерөөхдөө нэг ийм жоох хэтрүүлэгтэй цагаан өнгийн одоо foundation авахыг амар хүсчихсэн болохоор энэ ерөөхдөө номер нь хэдэлээ 19 номертой ийм foundation байгаа. Тэгээд цагаан нь ерөөхдөө бол яг ингээд одоо ингээд нэлэхүүдээ би ч одоо сүүдэр мүдэр тавиагүй байгаа штэ. Ийм үе дээрээ бол түрхсэн байхад ерөөхдөө надад цагаан юм шиг харагдаж магадгүй. Гэхдээ одоо нүур бодолтой хийсний дараа бол маш гоё харагддаг байгаа. Би энэ foundation-тай маш их дуртай. Тэгээд энэ foundation маань ийм багстай ирсэн. Wake Make гэсэн ийм багстай ирсэн. Одоо ер нь ийм одоо хавтгай багсаар foundation тавил илүү юм жоохон юм жигэд дуусталттай тарж мардаг ийм тренд гарсан штэ. Ер нь айгүй ийм багс ер нь амар тренд болоод байгаа. Тэгээд ийм багстай азар ингээд дагалдаж ирсэн. Тэгээд тэр нь надад маш таалагдсан. За тэгээ foundation-ийнхаа нөгөө sponge болохоор одоо ийм sponge хэрэгэлдэг. Ер нь октод ер нь сүүлийн үед айгүй их энэ sponge-ыг хэрэгэлдэг болсон мөлий. Солонгост гэсэн ер нь октод айгүй их ийм sponge хэрэгэлдэг. Гэтэ нэг солонгосоос аваагүй. Peace Mall дээр явж байгаа бол заяа бэлхийг эсвэл хаанаас үлээ авч ийсэн. Тэгэд миний одоо энэ юу вэ? Дараагийнх нь болохоор concealer байгаа. За concealer маань болохоор Luna гэдэг брэндийнх гэх юм уу? Бас Olivia Young-аас авч ирсэн юм Luna-гийнх. Өнгө нь бол бас нэлээд тийм ягаан тал руугаа иймэрхүү өнгөтэй. За тэгээ concealer-ыг би одоо хаанаа яаж тавьдаг вэ гэхээр заяа. Мэдээж эрэг за өхнийхөө энд
Тэгээд одоо миний энэчнээ хатаг гарсан байгаа гэдгсэн шүү дээ. Одоо арай эдгэрээгүй болохоор энэ маань аюу жоохон баг алж харагддаг. Тэгээд энэ бас энд бас хатаг гарсан байгаа. За энд ингээд батганы сарив байгаа. За ерөнхийдөө нэг юм өөтөө хэсгүүд дээр ингээд тавьчихдаг. Тэгээд энэ консилер бол бүр амар жижигхэн биетэй хэрнээ бэлчээр томтой гэдэг шиг. Би өнөх консилерс нэг итгэдэггүй байхгүй юу? Дараал дардаг юмч гэж юу яах вэ гэж боддог байсан боловч ерөөхдөө бол айгүй сайн даралттай. Тэг ингээ даралттай ертөнц дээрх ямар ч одоо фаундейшн ч байна уу? Таны одоо өнгөийг чинь одоо фаундейшн бол таны өнгөийг чинь л өөрчлөн заяа. Батгыг чинь дардаг крем гэж дэлхийн хаанч байхгүй. Ямар нэгэн фильтр ашиглаад чи батгаа нууж болно. Амьдрал дээр бол ингээд чамааг ингээд ойроос харахад болвол чи фаундейшн ихтрүүлсэн байвал яг л самартаа зайрмаг шиг харагдана. Тэгэхээр энэ үнэнд ер нь бол гүйцэтгэж амьдрах хэрэгтэй гэх юм уу та. Ямар ч палбар нүртэй хүн байсан заяа. Ямар ч одоо сайн сүдрэг хөгтлөн тавиулаад чиний нүр чинь зурган дээр ч юм уу байгаагаас жижигхэн харагдах боломжтой ч гэсэндээ яг амьдрал дээр чамааг ингээд чамтай 1 метрийн зайтаагаар ингээд нүур тулаад харах юм бол чиний палбар нүр чинь палбар хэвээрээ л харагдана. За энэ болохоор миний павдер байгаа. Ийм нунтаг павдерууд гэдэг штэ. Тийм павдер баг гэвэл одоо энэ байна. Энэ AKF гэд. Ер нь бол хятад охтууд аягүй хэргэлдэг юм байлээ. Ийм цав цагаан өнгөтэй. Одоо энийг хэрэглэхэ болоод энийг хэрэглэж байгаа. Энийг бас Оливиангаас авч ирсэн. Одоо би нөгөө аягүй ийм цав цагаан өнгийн фаундейшн хэрэглэсэн байгаа шүү дээ. Тэгмэд ийм шаргал өнгийн павдер нь болохоор одоо тэр цав цагаан тооныг ер нь бол жоохон дарж өгдөг гэх юм уу? Арай жоохон шаргал болгож өгдөг. Балансыг тэнцвэржүүлдэг гэж ойлгож болно. Тэгээд ер нь надад нэг иймэрхүү савлгаатай, иймэрхүү бүтцтэй павдрууд айгу амар санагдаад байт юм аа. Тэгэхгүй нөгөө нэг нунтаг павдрууд чинь ингээл сар гээл тэнгууд ингээл орчноор дүүрэн нунтаг юу болол хувц сонор нунтаг павдер болоод жоохон нэг юм ашиглахад ядаргаатай санагдаад байдаг болохоор одоо ерөнхийдөө нэг иймэрхүү павдрууд тийг цааштай ашигланаа. За юу ярьжлаа? Тэгээ ерөнхийдөө бол тийм байдгаа. Чи яаж ч хамраа өндөрлсөн чи зурган дээр юм уу одоо инстаграмын фильтр дээр ч юм уу өндөр хамартай, нарийнхан хамартай харагдах боломжтой. Бүр тэр бол 100% боломжтой зэрэг. Гэхдээ бодит амьдрал дээр таныг нэг найз чинь ч юм уу яаж ч хамраа өндөрлөөд таныг ингээд ихцэлж харах юм бол хажуугаас ч харах юм бол таны хамар намхан байвал намхнараа л харагдана. Бүдүүн байвал бүдүүнээрээ л харагдах байхгүй юу? Үнэхээр тэрийг мейкапаар далдлах нуух боломж байдаггүй маа октоуда энтэй үнэнтэй эвлэрч сураа гэхгүй. Ер нь бол мейкапт ингээд өөрийнхөө өөсивийг даргая ингэж харагдж байгаа л ингэж харагдъя энэ төр гэл айгүй хүмүүс ярьдаг штэ. Тэгэхээр миний ээгийн багс ашигладаг. Айгүй удаан хугацаанд ашиглаж байгаа. Тэгээд амтны ус энтер нь болохоор жижигүүд нь болохоор синтетик устэй. Энэ болохоор амтны ус гэдэг утгаар надад юу нэг айгүй таалагдаад бас савлгаа нь ингээд хөөрхөн дээрэс нь энэ багсных нь урт нь ийм хит урт биш яг жижигэн болохоор ер нь бол авсаархан юм дайгуу дуртай. Яа тэгэхээр цүнх мөхөндөө байн бодог шунх авч явдаг болохоор хэцүү шүү дээ. За дараагийнх нь болохоор энэ ийм eyeshadow байгаа. Ийм eyeshadow би Babes Oливиангаас авч ирсэн. Ерөнхийдөө бол солонгостой бас айгүй алдартай охтууд ер нь миний насны ч юм уу 10 жилийн охтууд айгүй их энэ брэндийн уруулан өнгөлөгчийг ялангуяа айгүй хэрэгэлдэг. Сааных нь гаралтан гоё. Тэгэл энэ дөрүүлээ бүр өдөр тутмын байнга ашиглагддаг. Өнгөнүүд учраас надад маш их таалагддаг. Охтууд ерөнхийдөө бол үнэнд гүйцэгдэж амьдрах хэрэгтэй байдаг. Тийм учраас өөрийнхөө өөсөвийг далдлах бос
одоо өөрийнхөө тэр дөрвөлжин нүүрний ирүүч байна уу? Намхан хамаар давхраагүй нүдээ өөрсдийнх нь татагдшгүй гоо сайхны онцлог болгож амьдрах хэрэгтэй. Дэлхийн ч юм уу Монголын beauty стандартыг эвдэж гарсан чиний байгаа байдал чинь үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг байгаа шүү. За одоо жишээ нь заяа та нар модель одоо манай Монголын модель эмгэрлийг боддоо Эни Жакийг боддоо тэр эмэгтэй та нарт үнэхээр хөөрхөн юм дур булаам сэтгэл татам харагддаг уу? Тэг надад ч гэсэн юм бол үнэхээр дур булаам сэтгэл татам харагддаг хэрнээ тэр эмэгтэйд Аз эмэгтэйчүүдийн beauty стандарт ч юм уу Монгол эмэгтэйчүүдийн beauty стандартын одоо нийцэх зүйл бол ховор бор арьстай тэгэл урт сайхан торгомсог үс байхгүй ч гэсэндээ өөрийнхөө тэр хэм маягийг өөрийнхөө давуу тал ашиглаж ашигласнаар дахин давтагдашгүй үзэсгэлэнтэй дур булаам эмэгтэй бий болгож байгаа юм аа. Ер нь бол би энэ стандартыг баримталж энэ стандартыг би ер нь айгүй ойлгосон гэх юм уу. Ингээ хамраа өндөрлчлөө. За хамраа бол би ингэж яаж өндөрлөдөг вэ гэхээр ингээд өндөрлөөд тэгээ гол нь хамгийн гол нь арай жоох ийм нарийнхан багсаар ингээд инженер зураас үсгээд тэгээ энийг ингээд тэгээд энэ хэсгийн жоохон наривтер ингэж зурдаг байгаа. Нүд бол амар чухал миний хувьд бол. За ингээд нүдээ ингээд эхлээд зүгээр энгийн хамгийн цайвар бор өнгөөрөө тавина. Би ингээд нүрээ бодож явахдаа бичлэг үзэж хүнийг сонсдог болохоос өөрөө нүрээ бодож явахдаа ямар нэгэн зүйлийн талаар ярьж үзэж байгаагүй юм байна. Бүгдээр одоо юу ярих вэ? Бодолтыг тавьчлаа. Дараагийнх нь болохоор амар чухал алхам заяа. Одоо энэ тэнийхээ жоохон гүн борын ашиглаад нүднийхээ доогуур зурна. Одоо яаж харуулах вэ? Та-даа! Энэ бүтээгдэхүүндээ би маш их хайртай. Энэ бас Солонгостой ер нь бол нэлээд алдартай. Би ингээд Солонгос нөгөө зуны амралтаараа Солонгос руу амраад тэгтээ ингээд Солонгос юун тул Солонгос төртөн байгаа л гэж бодоод мейкапа тэр чигтэн шинжлээд ерөнхийдөө одоо миний хэрэглэж байгаа бүх зүйлийг би ер нь Солонгосоос авсан байгаа. За энэ болохоор бас Оливиангаас авч ирсэн. Солонгосын ерөнхийдөө нэлээд алдартай болж исэн тэр тухайн үед одоо яасныг мэдэхгүй байна. Энийг ингээд нүдийнхээ доогуур зурна заяа. Намайг хар. Надад суралцсан. Доод давхраа. Зурсныхаа дараа чаас нь одоо яг жинхэнэ давхраагаа зурна. Одоо дахиад нөгөө бор өнгөнөөс авлаа. Гэтэ аюул жоох нэг хэрэгтэй. Энэ хэсэг нь юу нэ авчихгүй шүү. Тараа. Би өмнө заяа нүдээ ингэж бодохыг үзий яддаг байсан заяа. Ёо ямар амир шалчгансан харагддаг юм бэ. Ямар шалчгансан харагддаг юм бэ. Шаал гачин. Ёо би хизээч ингэж нүрээ бодохгүй. Би зөвүүн бодолтод туртай. Cute харагдахыг үзий яддаг. Охин байлаа л да. Тэгээ Солонгос явж ирснээсээ хойш иймэрхүү бодолт амар хийхэд урамтай юм шиг надад санагдаад ингээд өөрчлөлт амар хувиралт айгүй сайн авдаг. Шал арай өөр төрхтэй харагддаг болохоор надад амар таалагддаг. Би ингэж одоо ер нь будхаа одооноос зогсооно. Би өөртөө үнэж байх болно. Ингэж бодох ерөнхийдөө бол айгүй цаг их зарцуулдаг миний хувьд бол. Одоо eyeliner-а тавина.
бөмбөгнөөс авчихсан. Бараг жилийн өмнө авчихсан баха. Тэгээ одоо л байгаа. Хифтэй eyeliner тавьдаг. Одоо eyeliner-а уусган заяа. Энэ арга техникийг та бүхэн бас ашиглаж байгаарэ. Бас амар тийм давгүй харагддаг. Энийг одоо мэдж байгаа нэг нь мэддэх байх. Ийм харандаа байгаа. Энийг бас олив онгоос авсан. Одоо дээдлийнхаа энийг будна. Дээдлийнхаа зэрхийг юу гэдэг вэ? Ансгаа бодно. Их юм бол одоо зайгүй арай нэг юм гүн харагддаг гэх юм. За харж байна уу? Тараа. Ингээд миний нэгдүгээр нүүрний бодол баг болчлоо. Нөгөө сормоос илгэсэн байгаа болохоор би одоо сормоосоо будах шаардлага бол байгаа даа л да. Тэрнээс шүүн би ямар сормоос иймэрхүү сормоос юу наадаг. Ийм сормоос юу нөхдүүд айгүй их наадаг болсон шүү дээ. Ийм сормоос наадаг. Гэтэ ийм сормоос наахаар цаг амар их ороод идэг болохоор би ингээд sorry me. Амар чухал юм мартах чинь. За, саа тавина. Би саа тавих юу нь бол айгүй дуртай. Энэ саа байгаа. Тэр брендийн нүдний саа байгаа. За, энийг яг үндэ нэг амар ашигладаг юм аа. Хүүхэн харааныхаа доогуур тавьчин заяа. Гэл болоо. Нэг хальт харахад нэг юм жоохон нэг ширхэг тусал нулимс унгаацсан юм шиг те. Ялангуяа би нөгөө тайзан дээр гарахтаа би яг ингэж тавих амар дуртай. Орж гинөө. Хальт. Нэг аим харагдахгүй хальт харагддаг. Дараагийнх нь болохоор одоо нөгөө л нэг тэн маань амар их ашиглагдчихж байгаа зин. Энэ таныхаа одоо ингэ сайн хурууныхаа өндөгнүүдийг ингэж жагаад яг нүднийхаа дээр яг хүүхэн харааныхаа дээр. За энэ саа бол агуу саа маш агуу. Энэ сааны хүч бол агуу. Агуу саа гэж нэрлэдэг. Ер нь бол саа тавьчихаар нэг юм дур булаам санагддаг надаа. Нэг л тийм гялалзаж гэлтгансан. Юмд амар дуртай болсон болохоор. За саанаасаа нилээ ихийг тавьчлаа тийм үү? Ингээ бодчихлаа. Болж гинөө. Next one. Доод сормоосаа бодно. Уг нь бол доод сормоо энэ доод сормоосных байхгүй юу? Ингээд айгу жижигэн ингээд наатаг. Гэтэ би нэг амар цолхон өрөөд байгаа байхгүй юу? Гэтэ наач тийм үү? Яах вэ? Наа бол амар их цаг. За наа. Юунд төлөвлөө гэж байлаа. За сормоос наахтай ийм цав гэхээр ашигладаг. Өнгөгүй цав доод сормоос ялангуяа нааж байгаа учраас хар өнгийн цав айгууд жоохон бохир харагддаг болохоор өнгөгүй цав ашигладаг. Энийг бас хаанаас ч илээ авч ийсэн. Энд ингээд жоохон тусаачдаг. Ийм сормоос наахтай би жоохон муу гэх юм уу? Миний гарт ороогүй даа наадаг талтай. Цавгаа авлаа. Авчлаа. Авлаа. Тэл манаа. За. Жох үлээлээ. Би яга шивнэж яриад байгаа юм бол. Наачлаа. Яна ямар амтэлий наач. Одоо энэ ингээ жоохон цагаан цав харагдаад байгаа. Тэгсэн чи самаагүй гацчгаараа мэдэгддэггүй. Зүг зүгээр харагддаг. Тарам! Болцлоо. За. Би бол агуу юм байна. Тиймэрхүү бар ингэж доогуур наагаад байгаа вэ гэхээр арай жоохон том нүдтэй харагдана. Тэгээ нүдээ уртлаас нь жоохон сэтэлчлээ. Маш жоохон хэтрүүлвэл ер нь жоохон онцгой харагдаж шүү. Амар гэлэлцэж байгааз. За дараа нь одоо хөмсгөө бодно. Хөмсгөө дахиад энэнгээрээ бодсон. Хөмсгөө бол нэг амар миний хөмсөг өөрөө байглаар амар гоё яаддаг.
нүдээ ингээд амар тод ботцсон болохоор хөмсгөнөөс тод ахаар жоохон онцгой харагдах гэдэг юм аа. Би ер нь уртлаа ингэж жоохон дүүргэх дуртай л да. Хол зайтай харагдаад идэв. Хөмсгөн ер нь жоохон ойрхон зайтай бол гоё санагдаад идэв. Миний хувьд. Миний царай төрхний хувьд. Дараагийнх нь болохоор энэ бас энэгээс юунаас авч ирсэн. Оливингаас авч ирсэн. Энэ нөгөө би өөрөө амар нэг юм тод хар хөмсгтэй байхгүй юу? Тийм болохоор хөмсгнийхөө өнгийг жоохон цайруулахын тулд ийм юм ашигладаг. Тэгээ уртлынхаа үсийг жоохон босгодог юм. Гоё нөө. Мэднэ гоё штэ. Оливингаас авч ирсэн. Тэгээ ийм багстай бас дагалдаж ирсэн. Энэ багснаас аим хөөрхөн. Ерөөдөө нэг жоохон одоо ийм шанаа гаргахын тулд ингэж доогуур биш ингэж дээгүүр тавьдаг. Нилийн дээгүүр тавьдаг. Тэгэхгүй болвол жоохон тийм хурц харагдах гэдэг. Тийм болохоор ингэж дээгүүр тавина. Энэ хэсгийг гэж эрүүгөө жоохон гурвалжин болгох гэдэг. Мян ингэж бодоод камерын дээр л давгүй харагдана гэхээс. Би ямар нүрний хэлбэртэй яг тэр үнгээрээ л хүмүүст харагдана. Үнэнд гүйцэгдэж амьдар. Тэгээ энэ зүйлийг хэллээгээд охтууд маань их уурахгүй л үүдээ те. Бас л үний юм чинь чи батхтай болвол мянга нүрээ будаад би чамайг харвал самартай зарим л гэж харна. Тийм болохоор самартай зарим шиг харагдахгүй тулд арьсаарчл. Идж уухай зохицуул эрүүл мэндэ бод гэж тайлшинжсэн чинь миний нүрэн дээр батг гарчлаа ямаа. Ой. Ингээд сүдрээ тавьчлаа. Одоо хин намайг цагаан крем түрхдэг гэж хэлмээр байна. Маш нүүр бодолтын маань чухал хэсгүүдийн нэг болох flash ийм orange flash тавьдаг. Жохон гэтрүүлчил болно. За ганцхан orange flash тавьдаггүй. Ийм ягаан өнгээр тавьдаг. Энийг амар хэрэглээд бас удаж гин үү. Монголоос авчихсан. Ер нь бол амар гоё. Ингэж жагаад одоо яг энэ нүднийхээ доогуур. Тэгээ уртл руугаа оранж, энэ тал руугаа ягаа. Ингээ бор. Тэгээд за дараагийнх нь болохоор бас бодолтын чухал хэсэг болох highlighter. Энэ болохоор тийм солонгосоос авч ирсэн. Oливингаас биш, Benefit-ээс авч ирсэн. Одоо энэ ингээ ийм тосон байхгүй юу? Амар гоё заяа бүр ёо. Бүр ямар гоё гэж бодож байна. Highlighter тавихаар арьс амар юм glowy харагддаг. Чиний жоохон бас тавиад. За нөгөө талаа будчлаа. Тэгээ маань найз бас ирсэн. Уруул будах үлдлээ. За уруул будахын тулд би иймэрхүү юмнууд ашигладаг. Ер нь энэ бол бас амар алдартай болж исэн. Одоо болж байгаа гэх юм уу? Flash болгочдөг бас юм будна. Тэгээ энэ болохоор ийм gloss. За одоо яаж будах вэ гэхээр бас учиртай заяа. Одоо энэ багсныхаа артлыг аваад ийм амар гоо бамбалцсан. Ингээд голоор надад би нэг влог хиймэр аятгаараа ингээд дандаа төгсгөлийн хийхээр өргөчөөд байдیں۔ Тэгээ ямар ч тааш тэр үед ингээд нэг ийм мейкап хийсэн. Тэгээд миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Тэгээд 20 минутын бичлэг бас амар жоохон сая эдитлээ. Тэгсэн чинь арай төгсөл мөксөлөө хийгээгүй тэгээд дуусгацсан байна. Тэгээд хартаа шүү.